шил хэр амттай байна юм ээ? Сайхан амтлаг юм байна. Гоё байна. 10 шүгнэ. Хэдэн он өгөхгүй? За нэг 7 8. Нэг 7 он болчихтой. 10 он. 18. Тэгээ 10-аас нэг 9.5-ыг өгдөө. 100 он олгочих. Нэг тооны тогоо юу? Нэг тонн 600. 600. За өнөөдөр энэ тогоогоор дүүрэн. Тэ. Өөрөлтөө шил хийсэн. Хоёулаа ирээд 8 өнгөрөө гол хийсэн. 8 цаг өнгөрөөж ирээ. За 100 литр мах 75 кг гурил. Тэгээд давс. Өөрөө мараад. Яс чамд шүл гаргасан баг шүү тий. Болооны яс. Хийж ус шил гаргасан. Хэдэн өдөр ламнар ирж яг энэ гурилтай шүлийг хийх вэ? 4 өдөр. Өнөөдөр хамгийн ихний өдөр. Одоо 3 өдөр болчихлоо. Энэ гурил мах бид нар нь яг хаанаас гарч байгаа юм? Ганангаас гарч байгаа. Гандагаас гарч байгаа. Өөрснөө тий. Өөрсдөө бэлдчихтэй. Сүхбаатарын талбай дээр болж байгаа UP Food Festival-ийн 3 дахь өдөр Пакистанаас ирсэн тогооч нар өнөөдөр 4 тогоо флоу гаргасан тавгалж байгаа аялж байгаа нь хүртэл айгүй донжтой аялт юм байна. Манай холбоод урилгаар 10 үзбек тогооч маань ирсэн. Буданы хувьд бол 4 тонн орчим будаа авчирч манай монголчуудад одоо соёлоо таниулахаар үзбек тогоочнууд маань авчирсан байгаа. За Бас 4 тонн шаардлага авчирсан. 500 кг-ийн половны одоо 100 те 300 кг-ийн половны тогоо 100 гэдэг ингээд ийм бүтээгдэхүүнүүд маань манай Монгол улсад үлдчихэж байгаа. Цаашид үзбек холын одоо энэ орц норм те технологиг одоо манайхаас 38 монгол тогооч маань суралцж авлаа. За эдгээр маань цаашид одоо ингээд энэ үзбек холны соёлыг бол ингээд Монголд одоо янз бүрийн хоолны фестивал ч юм уу юм болоход олоод ингээд үргэлжлүүлээд үйл ажиллагаа зариулаад ингээ ажиллахад бэлэн болж байгаа гэсэн. Эхний өдөр бол нөө 13 цаг гэхэд тикет борлуулагдаж дуусаад өдрийн нөгөө норм өдөрт бид нэр 50000 хүн үйлчлүүлнэ гэдэг тооцоололтой. За үйл ажиллагаагаа бэлтгэж одоо хоол бэлтгэлээ хийсэн байгаа. За тэгээ 15 цагт бол нөгөө нэг ачаал ихтэйс учраас 15 цагт хоол дууссан. Тэрнээс хойш тикет аваагүй ингээ урлаг соёлын арга хэмжээг бол нөгөө нэг тикет аваагүй үнэгүй толилуулсан. За мэрсэр энэс болоод нөгөө нэг хоолгүй хоолны фестивал гэдэг бас юм сошиалар явж байгаа шүү гэсэн. За 2 дахь өдөр бол бид нар 4000 гаруй тикет борлуулсан. За өнөөдрийн хувьд бол бид нар одоо сая 13 цаг 30 минутын байдлаар 1000 гаруй тикет сая 13 цагт мэдээ авахад бол 1100 борлуулагдсан байна. За гарч байгаа нөгөө нэг ширээний хүчин чадал маань 1000-аас 1500 хүн суух хүчин чадалтай байгаа. За хүчин чадалтаа тааруулаад хүн гарахлаар зөрүүлж оруулах байдлаар зохион байгуулалт хийгээд ажиллаж байгаа. Нэг тэрбум 600 саяын төсөвтэй зохион байгуулж байна гэдэг. Энэ юу нэг хэдэн төгрөгийн төсөвтэй зохион байгуулж байгаа юм? Энэ тал дээр бол өчигдөр одоо энэ гадуур бол ташаа мэдээлэл яваад лээ 1.6 тэрбум гээд өчигдөр манай нийслэлийн засгийн даргын таман газрын дарга амгалан даргын тал дээр масс гэмэн гээд мэдээлэл өгсөн 600 гаруй сая гээд